За Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуушлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр. Модуль 3, сэдэв 3-1. Сургалтын арга зүй сонгох ба хэрэглэх. Суралцах үйл явц ба суралцагчдын онцлог. Энэ хичээлээр бид хүмүүс хэрхэн суралцдаг вэ? Насан туршидтын суралцах онцлог, суралцагчдын ялгаатай хэрэгцээ, суралцах хэв маяг, суралцагчдыг идэвхжүүлэх арга замуудын талаар ярилцах болно. За лекцийг үр дүнтэй унших арга. Лекцийн аргын гол зорилго нь мэдээллийг цэгцтэй, богино хугацаанд их хэмжээгээр дамжуулах, шинжлэх ухааны үндслэлтэй мэдлэгийг системтэйгээр хүргэх, мөн сэдвийн хүрээнд дэх онол, ойлголт, үзэл баримтлалын хүрээг өргөтгөхөд чиглэнэ. Сургалтын эхний шатанд мэдлэг өгөх, сэдэв танилцуулах, эсвэл ойлголтыг нэгтгэх зорилгоор өргөн хэрэглэгддэг. Лекц нь мэдээлэл дамжуулах өндөр үр ашигтай арга бөгөөд олон суралцагчтай анги, онол давамгайлсан хичээлд илүү тохиромжтой байдаг. За лекц бэлтгэх үе шат. Орчныг өөрчилж оролцогчдын идэх урам зоригийг дээшлүүлэхэд анхаарах нь чухал. Лекцийн аргыг сургалтанд үр дүнтэй ашиглахын тулд тухайн арга зүйг тодорхой үе шатаар хэрэгжүүлж хэрэглэхэд тохиромжтой. Нөхцлүүдийг оновчтой тодорхойлох нь зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээрт бэлтгэл үе шатанд багш лекцээр хүргэх сэдвийн агуулгыг сургалтын зорилгод нийцүүлэн тодорхойлж, түүнийг логик дараалалтай, ойлгомжтой бүтцтэйгээр боловсруулна. Энэ шатанд гол ойлголтууд, ухагтхуун, үндсэн нэр томьёо болон тайлбар, жишээг агуулсан лекцийн үндсэн материалыг бүрдүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд танин мэдхийн график, инфографик, слайд, аудио, видео зэрэг хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэж багшийн илтгэх арга барилыг тодорхойлно. Бэлтгэл нь лекцийн үр нөлөөг тодорхойлох суур нөхцөл болдог тул анхааралтай хандна. За хоёрдугаарт гүйцэтгэх буюу хэрэгжүүлэх үе шатанд багш сэдвийн гол утга агуулгыг логик дарааллаар тодорхой хугацаанд илэрхийлж, мэдлэгийг ойлгомжтой, системтэй байдлаар суралцагчдад хүргэнэ. Энэхүү үе шатанд багш зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна суралцагчийн анхаарлыг төвлөрүүлж, идэх сонирхлыг хадгалах зорилгоор богино асуулт хариулт жишээ, ишлэл, уялдаатай тайлбар зэргийг ашиглана. Зарим тохиолдолд суралцагчид тэмдэглэл хөтлөх, сонссон мэдээллээ бүтээлчээр боловсруулах, тухайн мэдлэгийг бусдад ойлголттой холбон ойлгох боломжийг бүрдүүлнэ. 3-дугаарт дүгнэх буюу баттгах үе шатанд багш хичээлийн гол санаа, үндсэн ойлголтыг нэгтгэн дүгнэж, суралцагчдын ойлголтыг баттгах зорилгоор асуулт асуух, товч дүгнэлт гаргуулах, дахин тайлбарлуулах зэрэг аргуудыг хэрэглэнэ. Мөн дараагийн хичээлд холбогдох холбоос, унших материал, эргэцүүлэл хийх бодлого зэргийг санал болгож, лекцийн төгсгөлд бүтээлч боловсруулалт хийх орчныг бүрдүүлнэ. Иймд лекцийн арга нь оновчтой төлөвлөлт, уялдаатай хэрэгжилт, зохистой нөхцөлтэй уялдан хэрэгжсэн тохиолдолд мэдлэгийг системтэй эзэмшүүлэх, суралцагчийн танин мэдхийн суурийг баттгах үндсэн суур арга хэлбэр болдог. Лекцийн аргыг хэрэглэхэд тохиромжтой нөхцлүүд нь дараах байдалтай байна. Тухайлбал олон тооны суралцагчтай том бүлэг хичээлийн үед шин сэдэв танилцуулах шаардлагатай үед онол давамгайлсан, нарийн ойлголт, ухагтхуун дамжуулах шаардлагатай хичээлд илүү оновчтой байдаг. Мөн цаг хугацаа хязгаарлагдмал мэдээллийг нэгэн зэрэг олон хүнд хүргэх шаардлага үүссэн нөхцөлд хэрэглэгдэх ба багшийн илтгэх чадвар өндөр байх тохиолдолд илүү үр дүнтэй хэрэгждэг. Түүнчлэн лекцийн арга нь ихтэй сургууль, мэргэжлийн боловсролын түвшинд өргөн хэрэглэгддэг бөгөөд тухайн агуулгыг судлан шинжилгэхэд чиглэсэн анхны мэдлэг олгох, системчлэх, нэгтгэх зорилготой сургалтанд нэн тохиромжтой гэж үздэг. За мэтгэлцээний аргыг сургалтанд үр дүнтэй хэрэглэхийн тулд уг үйл явцыг бэлтгэл, гүйцэтгэл, дүгнэлт гэсэн шаталсан арга зүйн хүрээнд зохион байгуулах шаардлагатай. Бэлтгэл үе шатанд багш нь мэтгэлцээний сэдвийг сургалтын зорилгод нийцүүлэн сонгож, тухайн сэдв нь хоёрдмол байр суурь бүхий суралцагчдын шүүмжлэлтэй сэтгэлгээг өдөөхүйц байхыг анхаарна. Мөн суралцагчдыг дэмжигч болон эсэргүүцэгч багт хуван, байр суурьаа хамгаалах үндэслэл бүхий мэдээлэл, нотолгоо цуглуулах, даалгавар өгөхөөс гадна мэтгэлцээний дүрм, үнэлгээний шалгуур, оролцооны хэм хэмжээг урьдчилан танилцуулж, тэднийг сэтгэл зүйн болон агуулгын хувьд бэлтгэнэ. Гүйцэтгэх үе шатанд багууд ээлжлэн байр суурьаа илэрхийлж, үндэслэл дэвшүүлэн, эсрэг багийн хариултыг шүүмжлэн няцаах, мөн өөрийн байр суурийг баттган, нотолгоогоор батлах хэлбэрээр мэтгэлцээнийг идэвхтэй өрнүүлнэ. Энэ үе шатанд суралцагчид биеийн байр суурийг хүлээн авч асуулт асууж хариулах замаар харилцан яриа, сэтгэлгээний уралдааныг бий болгодог бөгөөд мэтгэлцээний сэдвийг олон өнцгөөс харж бодиттой шийдвэр гаргах нөхцөл бүрддэг.
Дүгнэх үе шатанд багш мэтгэлцээний гол санаануудыг нэгтгэн дүгнэж, оролцогчдын байр суурийг шүүмжлэггүйгээр тайлбарлаж, тухайн сэдвийн талаарх суралцагчдын ойлголт, үзэл бодолд өөрчлөлт гарсан эсхийг тодруулах замаар сургалтын үр дүнг баттгана. Ийхүү мэтгэлцээнийг сургалтад шат дараатайгаар хэрэгжүүлэх нь суралцагчдын шүүмжлэлтэй сэтгэлгээ, нотолгоон суурилсан харилцаа, илтгэх ур чадвар, багаар ажиллах хандлага зэргийг иж бүрэн хөгжүүлэхэд үр дүнтэй арга зүй болдог. За хөрштөөгөө зөвлөлдөх арга нь суралцагчийг идэвхтэй оролцуулах, бие даан сэтгэх, хамтран бодож дүгнэх, харилцан ярилцах үйл явцыг дэмжихэд чиглэсэн сургалтын оролцоонд суурилсан үр дүнтэй арга зүй юм а. Энэхүү аргын үндсэн зорилго нь суралцагчдын анхны ойлголт, үзэл бодлыг тодруулах, асуудлыг хамтран хэлэлцэх замаар шүүмжлэлтэй сэтгэлгээ, сонсох болон илэрхийлэх чадварыг зэрэг хөгжүүлэхэд оршино. Мөн сурагчид ичид зовох мэдрэмжгүйгээр санал бодлоо илэрхийлэх, бие биетэйгээ харилцан ярилцах, хамтын шийдэлд хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг нь тус аргын онцгой ач холбогдолтой шинж юм а. Тухайн аргыг хэрэгжүүлэх арга зүйн хувьд эхлээд багш тодорхой, нээлттэй шинжтэй асуултыг тавьж сурагчдад бие даан бодох хугацаа олгодог. Үүний дараа буюу гүйцэтгэх үе шатанд сурагчид хажуудаа суусан нэг хамтрагчтайгаа хос болж санал бодлоо харилцан солилцож, тухайн асуудлыг хоёр талаас нь авч үзэн нэгдсэн шийдэл боловсруулахад чиглэнэ. Улмаар хуваалцах үе шатанд сурагчдын хос бүр хамтран боловсруулсан санаагаа анги нийтэд танилцуулж, бусдын саналтай харьцуулах, нийтлэг ойлголтыг нэгтгэх боломжийг бүрддэг. За хөрштөөгөө зөвлөлдөх аргыг ялангуяа танхимын сургалтанд суралцагчдын анхаарал, идвэх сул үед эсвэл сэдвийн урьдчилсан мэдлэгийг тодруулах, ойлголтыг лавшруулах зорилготой хичээл хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Энэхүү арга нь бие даасан сэтгэлгээ болон хамтын суралцахын уялдаа холбоог хослуулсан суралцагч төвтэй эерэг харилцааг дэмждэг оновчтой сургалтын стратеги юм а. Багийн ажлын нэг өвөрмөц хэлбэр бөгөөд оролцогчид зэрэгцээ суугаа 2-3 хүнтэй нэгдэж жижиг бүлэг үүсгэнэ. Хос хосоороо эсвэл 3-аараа даалгавар дээр 2-3 минут ажиллана. Үр дүнгээ амаар илтгэнэ. Сургагч гарсан чухал санаануудыг самбарт бичиж нэгтгэж дүгнэх байдлаар санааг ашиглаж ойлголтыг нэгтгэнэ. За кейс сургалт нь бодит эсвэл төсөөллийн нөхцөл байдлыг суралцагчид хамтдаа судалж, дүн шинжилгээ хийж, асуудлыг тодорхойлж шийдэл боловсруулах замаар суралцах оролцоонд суурилсан сургалтын арга юм а. Кейс сургалтын зорилго нь суралцагчдыг бодиттой нөхцөл байдлыг дүн шинжилгээ хийх замаар асуудлыг олон талаас нь харах, онол практикийн уялдаа холбоог ойлгох, мөн хамтран хэлэлцэх, шүүн тунгаах, шийдвэрлэх чадвар эзэмшүүлэхэд оршино. Энэхүү арга нь олон мэдлэгийг практик нөхцөлд хэрэглэх, амьдрал дойр асуудал шийдэх замаар иж бүрэн сэтгхийг хөгжүүлэх, ёс зүй, нийгмийн хариуцлагыг ойлгуулах өндөр ач холбогдолтой юм а. Кейс сургалтын аргыг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэйгээр хэрэглэхийн тулд тодорхой дараалалтай, арга зүйн үндслэлтэй үе шатыг даган хэрэгжүүлэх шаардлагатай. Нэгдүгээр, бэлтгэл үе шатанд багш тухайн хичээлийн зорилгод нийцсэн тодорхой асуудал дэвшүүлсэн, бодит эсвэл бодиттой төсөөлсөн кейс тохиолдлыг боловсруулж, суралцагчдад кейсийг судлах, ойлгох, дүн шинжилгээ хийх үндсэн чиглэлийг өгнө. Кейс нь ойлгомжтой бүтцтэй, мэдээлэл сайтай, олон өнцгөөс тайлбарлах боломжтой байж, суралцагчдын сонирхлыг татгуйц байхаас гадна сэтгэлгээ, үнэлэлт, дүгнэлт шаардах шинжтэй байна. Хоёрдугаарт, гүйцэтгэх үе шатанд суралцагчид бие даан эсвэл баг бүрэлдэхүүн кейсийг уншиж судлан, асуудлыг тодорхойлж, уг нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйлс, оролцогч талуудын байр суурь, боломжит хувилбаруудыг шүүн тунгаах замаар дүн шинжилгээ хийнэ. Тэд өөрсдийн санал шийдвэрээ үндэслэлтэйгээр хамгаалж, баг дотор харилцан ярилцаж, логик тест дараатай практикт үндэслэсэн шийдэл боловсруулахад чиглэнэ. 3-дугаар, дүгнэх шатанд баг бүр өөрсдийн гаргасан шийдэл дүгнэлтийг хамт олондоо танилцуулж, бусдын саналтай харьцуулах, олон хувилбарт шийдвэрийн давуу ба сул талыг дүгнэх замаар хамтын мэдлэг бүтээлд өрнөнө. Багш кейсийн онолын үндэс боловсруулсан шийдэлтэй уялдуулан дүгнэлт хийж, үндсэн ойлголтыг баттгана. Кейс аргыг онол практикийн уялдаа шаардсан хичээлүүдэд, тухайлбал бизнес менежмент, хууль зүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн ажил, олон нийтийн удирдлага зэрэг салбаруудад оновчтой хэрэглэхээр боломжтой. Мөн суралцагчдаас асуулт шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, хамтран ажиллах, ёс зүйн болон нийгмийн үнэлэмж төлөвшүүлэх чадамж шаардах нөхцөлд илүү өөр нөлөөтэй хэрэгэлдэг. Ийхүү кейс сургалтын арга нь суралцагчийн танин мэдхийн чадамж, оролцоо, амьдрал дойр мэдлэг чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэх боломж олгодог орчин үеийн сургалтын чухал арга зүйд тооцогддог. Багийн ажлын зорилго нь суралцагчийг хамтран сэтгэх, санаа бодлоо солилцох,
Аливаа асуудлыг олон талаас нь шинжлэх замаар хамтын суралцахуйн дадал эзэмшүүлэх, харилцаа, хариуцлага, манлайлах ур чадварыг төлөвшүүлэх явдал юм а. Суралцагчид багийн гишүүнчлэлийн хуваар харилцан суралцах, туслах, хуваалцах, шийдвэр гаргах зэрэг ур чадварыг бодитоор хэрэгжүүлдэг. Мөн багийн гишүүдийн үүрэг хуваарлалт, харилцан хамаарал, хүлээлт зэрэг нь суралцагчийн ёс зүй, цагийн менежмент, хариуцлага, ойлголцлыг зэрэг төлөвшүүлдэг тул энэ арга нь зөвхөн мэдлэг дамжуулах бус амьдралд хэрэгтэй чадамжуудыг зэрэг хөгжүүлдэг сургалтын стратеги гэж үздэг. Бүлгийн ажлыг гүйцэтгэх үе шат. Баг тус бүр сэдэв тохирсон асуудлыг шийдвэрлэх, төлөвлөх, судлах, бүтээл санаа боловсруулахад оролцсон. Багийн гишүүд үүргийн дагуу мэдээлэл цуглуулах, хилэлцэх, нэгтгэх, материал бэлтгэх зэргийг хийдэг. Суралцагчид харилцан сонсож, шүүмжлэхгүйгээр санаа бодлоо солилцож, санал нийлж зөвшөлддөг. Төлөвлөгөө танилцуулах ба дүгнэх шатна. Баг тус бүр үр дүнгээ анги нийтдээ танилцуулж, бусдын асуултанд хариулна. Багш багийн үйл явц, оролцоо, агуулгын чанар, хамтын ажиллагааг үнэлж дүгнэнэ. Суралцагч бүрийн оролцоог тусад нь үнэлж, өөрийн тусгал бичүүлэх боломжтой байдаг. Суралцагчийн зүгээс анхаарах зүйлсэд багийн ажлын хувьд хамгийн чухал нь оролцогчид өөрсдөө бодол санаагаа уралдуулж чөлөөтэй ажиллах явдал юм а. Өгсөн даалгавар түүнийг биелүүлэх арга, үнэлгээ шалгуурыг сургагч өөрөө мэдэж байх ёстой. Багийн ажилд тэнэг санаа гэж байхгүй тул нөхцөл байдлыг бодиттой үнэлж дүгнэх нь чухал байдаг.